Дараагийн мэдээлэл танилцуулъя. Луврын музейд ус алдсан хэрэг болсон байна. За анх 11-р сарын сүүлээр мэдсэн энэ үйл явдлаас болоод Египтийн холбогдлолтой түүхийн баримтууд хадгалагддаг. Тасагт бол ус нэвтсэн хэрэг болсон. За үүнээс болоод зарим баримт материалууд гэмтсэн гэсэн ийм мэдээллийг Луврын музейгийн зүгээс Франц пресс агентлагт мэдгдсэн байна. За Луврын музейн орлого захирал Фрэнсис Стенбок 11-р сарын 26-нд бол ус алдсныг илрүүлсэн. За үүний улмаас 300-аас 400 орчим бүтээл гэмтсэн. За гэмтсэн материалууд нь судлаачдын ашигладаг Египт судлалын сэтгүүл шинжлэх ухааны баримт бичиг байсан. За эдгээр баримт бичгүүд нь 19-р зууны сүүл 20-р зууны ихэнх үеих бөгөөд маш хэрэгтэй боловч гэхдээ цорын ганц материалууд биш гэж мэдэгдсэн. За үүнд ямар нэгэн соёлын эдүүлгийн зүйл бас өртөөгүй. Энэ үе шатанд бол эдгээр цуглуулгад нөхөж баршгүй тодорхой алдагдал үүсээгүй гэдгийг музейн зүгээс нэмж хэлсэн байна. За энэ явдал 10-р сард болсон дээрмийн дараа болж байгаагаар онцлогтой. За 4 хүнтэй бүлэглэл дэлхийн хамгийн олон хүн зочилдог урлагийн музейд бол өдрийн цагаар тухайн үед орж байсан. Ердөө 7 минутын дотор 102 сая $1 үн бүхий эдлийг хулгайлж дараа нь скутерээр зугтсан хэрэг болсон. Дээрмийг Луврын музейн хуучин дэд бүтцтэй холбоотой асуудлаас болж үүссэн гэж үзсэн. Өөрөөр хэлбэл энэхүү музейн дэд бүтцийг шинжлэх асуудал Францын нийгэмд бол гол асуудлууд болон хилцүүлгийг үүсгэж байгаа. Луврын музейн дотоод мөрдөн байцаалт явуулж 11-р сард ус алдсан явдлыг шалгах болно гэж мэдгдсэн. Халаалт болон агааржуулалтын системд хавхлах санамсаргүй байдлаар нэгдсэн ном хадгалдаг байсан 50 болох молен жигүүрийн таазаар ус нэвтснээр ус алдсан байж болзошгүй. Бүрэн хуучирсан систем хэдэн сарын туршид бол хаасан 26 оны 9-р сараас эхлээд солино гэдгийг музейн захиргаа нэмж хэлсэн. Бүтээлүүдийн хувьд тэдгээрийг хатааж номын хавцыг нь сэргээн засварсны дараа тавир дээр нь буцаан тавина гэж Луврын музей мэдэгдэж байгаа. 11-р сарын сүүлээр Луврын музей Европын бус орнуудад үзэгчдийн тасалбарын үнийг нэмэгдүүлнэ гэдгээ мэдгдсэн. Ингэснээр Америкийн нэгдсэн улс, Их Британи, бүгд найрамдах Хятад ард улс зэрэг тус улсад гол зочилдог Европын бус орнуудын хувьд музейг үзэхэд 32 евро төлөх шаардлагатай болж байгаа юм байна. За Луврын музей Associated Press агентлагт мэдэгдэхдээ тасалбарын үнэ 45%-аар нэмэгдүүлж байгаа явдал нь тус соёлын байгууллагын хувьд дэд бүтцээ сайжруулах зорилготой. Өөрөөр хэлбэл санхүүжилтээ нэмэгдүүлэх зорилгоор энэ алхмыг авсан. За ингэснээр жилийн орлогыг нь бол 23 сая $1 нэмэгдүүлэх боломжтой гэж харж байгаа. За энэхүү нэмэгдүүлсэн мөнгөө дэд бүтцээ шинжлэхэд зарцуулах боломжтой. Луврын музей бол дэлхийн хамгийн олон хүн зочилдог музей юм байна. 2024 онд нийтдээ 8.7 сая зочин хүлээн авсан. Тэдний 69% нь гадын иргэд байсан гэдгийг музейн зүгээс мэдэгдэж байна.